Оройн дэргүүдчтэй VTV-с шударгаараа ток шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Үзэгчтэй охиныг шударгаараа ток шоунд урьж байна. За манай өнөөдрийн зочноор бас уламжлалт нэгэн сонирхолтой зочныг өргөн оролцуулж байна. Энэ бол Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга Буяагийн Тулга урагд оролцож байна. За тэгэхээр таныг бас энэ орой усан нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирж үзэгчдийнхээ өмнө одоо цаг зав зарцуулж байгаад бас талархал илэрхийлье. Тэгээ нэвтрүүлгийн бас нэг зарчим байдэ. Юу гэхээр манай нэвтрүүлэгт үннийг зөвхөн үннийг ярина гэсэн зарчим байна л да. Тэгээд олон хүмүүс яасан. Бидэрт нэг юм Монгол Ардын хувьсгалт ном гэдэг тэгэхээр энэ хоёр дарга шууд ойлгох. Энэ хоёр дарга буддын шашинтай. Буддын шашинтай, буддын шашныхаа бас төлөө нилээдгүй их зүйлийг хийгээд тэрнээс ном хүртэл гарсан ном надад байдаг л. Тэгээ энэ бол нэг төрлийн судар. Энэ судар дээр гараа тавиад одоо би энэ нэвтрүүлгээс зөвхөн үннийг ярина гэсэн нотолж чадах. За тэгвэл яах вэ? За энэ нэвтрүүлэгт үннийг одоо хүрнэж ярья. За тэгэхээр энд юу юм бэ гэхээр Монгол Ардын хувьсгалт намын миний ихний асуулт бол Монгол Ардын хувьсгалт намын тухай буюу таны ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга буюу та бол гол зохицуулагчдын нэг гэж харагддаг. Тийм учраас тийм нарийн бичгийн дарга тийм үү. Тэгэхээр Монгол Ардын хувьсгалт намын иргэн тойронд яг өнөөдөр өчигдөр юу болж байна? За юуны юм цэнгэрлэгч үзэн суугаа үзэгч таа үзэх энэ орой амар амгалан ирээ. За мэдээж одоо сонгуулийн үе болж байна тий. Бид нар өөрөлдөө сонгуулийн сурчлагаа эхлэхэд одоо 2-3 хоног үлдчихсэн. Сонгуультай бол бэлтгэж байна. Монгол Ардын хувьсгалт нам бас улс төрийн их хурл судалтаа, ер нь улс төрийн үйл амьдралд идэвхтэй оролцдог ийм намын хувьд бол Монгол Улсын ерөнхийлөгчд бол нэт дэвшигчээ дэвшүүлсэн. Энэ удаагийн одоо сонголтгүй сонгуулийг сонголттой болгох ийм ажлыг одоо гүйцэтгэж хийж яваа. Сонголтгүй сонгуулийг сонголттой болгоно гэдэг үгээр тайлбарлахгүй. Тийм. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа одоо Монгол Ардын хувьсгалт намыг бол энэхүү иргэд хүнтэй бол одоо байнга холбож ер нь хүн болгоо ойлгож ойлгодог. Тэр нь одоо аргагүй. Ягаад гэвэл одоо улс төрийн нам гэдэг бол нэг команд, нэг лидер, тэгээ үзэл баримтлал гэсэн юм байх хэвээр. Манай намын хувьд бол тэр нь бол байдаг, тийм ээ. Лидер байна уу? Байна. Үзэл баримтлал байна уу? Байна. Баг байна уу? Байна, тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэгдсэн юм бас хүмүүсийн нэгдэл. Тийм учраас өөрсдийнхөө үзэл баримтлалыг Монгол улсаа хөгжүүлэхэд яаж одоо тэрийг зөв чиглүүлэх ёстой. Энэ үзэл баримтлалаа яаж одоо засгийн газрын гэдэг юм уу, их хурлын гэдэг юм уу, тийм ээ. Нөгөө намын мөрийн хөтөлбөрөөр яаж амьдрал дээр хэрэгжүүлэх үү гэдэг дээр бол зүтгэж ажилладаг нам. Тийм үү. Тэр утгаараа одоо энэ хоёр даргаыг одоо манай намын сүүлийн одоо 8 жил өнгөрсөн байна. Би сая ингээ харсан чинь 9 оноос хойш тэмцэл дунд яваан байна бид. 8 жил болсон байна. Тэр дундаа бол юу гэхээр манай намын бас нэр өхий улсуудыг бол одоо олон түмэн танигдсан гэдэг энэ улсуудыг бол янз бүрийн байдлаар дарамтлж, шахаж, тийм ээ. Одоо мохоодог, тийм үү, зогсоодог, гаргадаг, хэрэгт хийдэг ийм одоо үзэгдэл бол одоо сүүлийн 8 жил болоод өнгөрсөн. Энтэй холбогдуулж энэ хоёр даргаыг бол 2012 оны их хурлын сонгуул, 13 оны ерөнхийлөгчийн сонгуул, 16 оны их хурлын сонгуул, одоо 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд бол ямар нэг байдлаар хууль хүчний байгууллага, тийм ээ, тэдний дээр сууж байгаа захиалагчдын одоо үйл ажиллагаанаас болоод сонгуульд оруулсан. Тэгээд ер нь бол ерөнхийлөгчөө сонгодог уламжлал бол одоо 90 оноос хойш бид нар монголчууд маань ерөнхийлөгч сонгоос уртсан улсууд. Монгол улсад бол бүх ард түмнээсээ сонгодог ганцхан албан тушаал. Тэгээ энэ албан тушаал бол Монгол Улсын ерөнхийлөгч. Харамсалтай нь одоо энэ эрх баригчид гэдэг юм уу бидний нэрлэж байгаагаар ман ан гэсэн хоёр намын дээр сууж байгаа олигарх бүлэглэл янз янзаар хэлдэг одоо 30 гэр бүлч гэж ярьдаг. Энэ нөхдүүд маань өрсөлдөгчөө одоо сонгуульд оруулахгүй байх замаар сонгуулийг шийдэж байна. Тэр нь юу гэж юм гэхээр 3 сая хүн ерөнхийлөгчөө сонгодог 3 сая хүнээс одоо ерөнхийлөгчөө одоо сандаг сонгодог байсныг сонгуулийн ерөнхий хороо гэдэг одоо ганцхан 9 хүн сууж агаад ерөнхийлөгчийг хэн байх вэ гэдгийг шийдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг 3 нам өрсөлдөх хэвээр гурвангаас нь хүн оруулах хэвээр бид нар хүнээ оруулахлаар боловсрал хүрдэггүй, тийм ээ. Монгол оршин суугч биш ч гэдэг юм уу. Ялтаа ялгүйч гэдэг юм уу. Ийм одоо асуудлууд тавьж агаад хасчдаг. Ямар нэгэн байдлаар оруулахгүй хасдаг. За бүр болохгүй бол одоо ганц байж байгаа их хурлын гишүүнийг хүртэл гарах хэмжээ авах бэлэн байгаа байхгүй. Тэгэхээр ийм маягаар ингэж одоо нөгөө дарамт нь хэвж байгаа. Тэгээд бид нар одоо яг энэ хоёр дараагийн 17 оны ерөнхийлөгч сонгуульд бол нэг дэвшүүлсэн. Харамсалтай нь юу гэхээр ялтаа байдал гэдэг юмараа бол хассан. За ялтаа байдал гэдэг юмар яагаад хассан гэхээр энийг бол манай хүнд манай одоо намын даргад зориулж эрүүгээ хөлөө хүртэл одоо үйлчлэх хугацааг нь өөрчилж хагаад
Хизээ өөрчлөсөн. Одоо 16 оны их хурл байгуулагдаад анхны бараг гаргасан шийдвэрүүдийн нэг нь 16 оны 7 сараас хэрэгж 7 сарын 1-ээс хэрэгжих байсан эрүүгийн хуулийг 17 оны 7 сарын 1-ээс хэрэгжүүлье гэдээ хойшлуулсан. Тэр нь яасан гэхээр энх хоёр гэж хүнийг хэлсээр хэрэг тулгасан. Тэрэндээ одоо ялтай байдал гэдэг юм зааж өгөөд тэр нь уул нь хуулиар байхгүй. Гэтэл нөгөө хууль хүчний байгууллага шахсаар байгаа. Энх хоёр гэдэг хүний одоо ялтай байдал бол 17 оны одоо 7 сарын 1-нд дууснаа. Тэгүн гут яаж юм гэхэл нөгөө өршөөлийн хуулиа хойшин татангуудаа тэр нь хойшин сунгаж байгаа байхгүй. Тэгээд ганцхан зорилготой тэр нөхлөөр Монгол Улсын ерөнхийлөгчд сонгуульд энэ хоёрыг оруулахгүй байх сандралтай. Тэр утгаараа юу гэхээр нөгөө сонголтгүй зөвхөн ан юм уу ман энэ хоёроос хүн сонгоно. Гэтэл нөгөө нэг дээр сууж байгаа бидний яриад байгаа нөгөө байгалийн баялаг дээр нэгдсэн ашиг сонирхол нэгдсэн гадныхны заавар зөвлөгөөр ажилдаг Монголын баялагийг гадагшаа урсгаж байгаа энэ бүлэглэл маань яаж юм гэхээр дотроосоо нэг л хүн гаргах юм сонирхолтой байгаа байхгүй. Тэгээд тийм учраас энийг ард түмэн юу гэхээр сонголтгүй сонгуул утгаж байна гэж хэлж байсан. Хоёрхан нэр дэвштэй тохиолдолд. Тэгээд тийм учраас бид нар одоо хэдийгээр энэ хоёр дарга нэр дэвшиж чадаагүй ч гэсэн дараачийн одоо ард түмэнд одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм үү? Улс төрчийг нэр дэвшүүлсэн. Заавалчгүй Монгол Ардын хувьсгалт нам гэж бид нар явцуураагүй. Одоо хамгийн сүүл гарсан Сант Марлын судалгааг та бүхэн санаж байгаа бол за хамгийн нэгдүгээр энэ хоёр гэж юм байгаа тийм ээ. За дараа нь одоо миний санаж байгаагаар амар жаргал гэж хүн байсан тийм. Энэ хоёр гэж хүнийг хууль хүчний байгууллага нөгөө захиалгаараа оруулсангүй. Монголчуудын одоо хамгийн өндөр рейтинг улс төрчийн хувьд хамгийн өндөр рейтингтэй хүнийг оруулсангүй. За дараа нь амар жаргал гэж юм байсан. Амар жаргал гэдэг хүнийг нөгөө нам дотроо хуйлдж жагаад оруулсангүй. Дараа нь нямд орж гэж юм байсан. Нямд орж гэж хүнийг бас нам дотроо хуйлж жагаад оруулсангүй. Одоо өндөр рейтингээр нь би жагсааж шүү дээ. За тэрний дараа одоо хэн байла баг манай Ганбаатар байсан санагдчих. Ганбаатар байсан. Ганбаатар харамсалтай нь юу гэхээр яг тэр Сант Марлын судалгаа гарч явахд бол ерөнхийлөгч нэр дэвших одоо аль нэг намд орохгүй болцоог байсан. Би даагчсан. Өөрөөр хэлбэл намгүй байсан. Тийм ээ? Би даагчсан. За тэрний дараа хэн байсан гэхээр тэрний дараа Ганбаатарын дараа одоо жишээлбэл Баттулга тэгээд одоо хин гэж явж байгаа. Инх болт гэж явж байгаа. Тэгэхээр юм гэхээр эхний өндөр рейтингтэй улсуудыг бүгдийг хууль хүчний байгууллагаар нам дотор нь хөвөлдөд ингээд харж байгаа. Тэгэхээр бидний хувьд яаж юм гэхээр дөрөв зогсож байгаа буюу эцсийн дүндээ Монголын ард түмний хүсэж байгаа улс төрчийг л ард түмнийхээ одоо судалгааны үр дүнгээр гарсан тийм ээ. Тэр улс төрчийг л намдаа санд тавиад яг л Ганбаатарын хувьд бас өөрийнх нь үзэл баримтлал бидний үзэл баримтлалд бас нэг юм. Зүтгэж байгаа нөгөө тэмцлийнх нь зорилго нь бас нэг юм. Юу гэхээр Монголын шудраг ёсыг тогтооё. Монголын байгалийн баялаг, Монголын иргэн бүрд хүртэх ёстой гэдэг дээр аль 2004-5 оноос хойш зүтгэж байгаа юм. Тэ? Тэгээч өмнө бид нар бас тодорхой хэмжээнд улс төрийн хүрээнд бол бид нар төрийн улс төрийн албан хаагчдаар бол хамтарч ажиллаж байсан биений мэдх улсууд. Тийм учраас одоо Ганбаатарыг оруулж ирж Монголын ард түмний хүсчээсэн тэр одоо судалгаагаар гарсан тэр хүнийг Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшүүлсэн. Энэгээр юу харуулж байна гэхээр Монгол Ардын хувьсгалт нам бол аль нэг намын одоо ашиг сонирхол гэж явцуурлуугаар үнэхээр Монголын ард түмэн хүсэж байгаа бол хинтээч одоо хэнийг ч одоо Монголын ард түмний хүсэж байгаа ямар ч хүн байсан гаргаж ирж хамтарч ажиллаж судууд нээлттэй нам гэдгээс харуулж байгаа. Ийм л одоо үйл явдал болсон учраас бид нар одоо өөрөөдөө сонголтгүй сонгуулийг ард түмний хүсэж байгаа улс төрчийг оруулж ирж сонголтын одоо нэмж өгч байгаа. Эцэст Ганбаатарыг дэмжихгүй бол ард түмэн шийдвэл. Тэрнээс нөгөө 9 нөхөр сууж хагаад энэ одоо боловсролтой боловсргүй гэж хасах бол буруу байхгүй. Ерөн зүгээр одоо та бас хажууд нь хамгийн ойрхон байгаа үед бас ярьчаа л да. Их хоёр гэдэг хүн яг юу хүсэж байгаа юм бэ? Жишээлбэл одоо хамгийн оргилд нь үрж үзлээ Монгол улсд бол хамгийн ёроолд нь үрлэж хоронгийн болд. Тийм үү? Өсөл нь одоо юу гэдгийг зовлон туулаад өхлийн ирмэтээр тулж үзлээ. Жаргал 6 цэнгэл үед юм бол дэлхийн одоо том олон улсын байгууллагын урлагаарч явж үзлээ. Тийм үү? Ингээд дээд доод хоёрыг ёроолд үрчлээ шүү дээ. Зарим хүмүүс ярьдсан ингүй хөрвөл суулдаг бол. Одоо зүгээр сайхан номоо очиод байшин бариа те. Гэртээ сууж болдог юм гэсэн бас юм коммент зүйл. Би тэрс нэг асуулт асууя. Өнөөдөр Монголын нийгэм та одоо зөв явж байна те. Төр бид нар айтайхан сайхан амьдарч байна. Аль эсвэл бид нар айтайхан муу амьдарч байна. Та юу гэж хариулах вэ? Та одоо жирийн иргэн хүн явж ядарч. Хариулт нь өрдөөс л юм. Энх хоёр гэж хүн 2000-аас 2004 он хүртэл ерөнхий сайд хийжсэн. 2000 онд байсан Монгол улс ямар байсныг аваад 2004 онд ямар болсон
Манайхан бүгдээрээ хэлдэг. 2005-аас 9 онд Монголын эдийн засаг, Монголын гадаад харилцаа, Монгол хүмүүсийн амьдрал ямар байсан бүгдээрээ мэдж байгаа. 17% өсөлт гартал. Тэр бүх зүйлийг хийчихсэн. Энх хоёр үеж явахдаа их хөрөг тэгэлсэн. Энх хоёр үеж явахдаа Америк нэгдсэн улсаас зээл биш, бонд биш 285 сая долларын боцлоггүй тусламжийг авчихсан. Энх хоёр үеж явахдаа энхийг сахиулах хүчинд Монгол цэргүүдийг өгж Монгол цэргүүдийн сүр хиймэр бүх юмыг өргөсөн. Одоо арин бол энхийг сахиулах явснаар бол бүх цэргүүд нь маш мундаг итгэл үнэмшилтэй юм болсон шүү дээ. Энх хоёр үеж явахдаа үдийн хоол хөтөлбөрийг бий болгосон. Ямар ч 2-300 мянган 1-5 дугаар ангийн хүүхдүүд өдөр ямар ч сургууль дээр өсөхгүй. За миний хувьд бол улам л ядууч шүү дээ. Өдрөөхөд ядууч шүү дээ. Тэгэхээр энэ ч л өөрөөр хэлбэл манай хүний өнөөдөр хүртэл тэмцэж байгаа тэмцлийн утга учир. Энийг л байхгүй болох гэж тэмцэж байгаа. Энэ хоёр гэж хүн өөрөө 2000-аас 2004 онд ерөнхий сайд байсан. 2005-аас 2009 онд ерөнхийлөгч байсан. Энэ хугацаанд тийм ээ Монгол улсын одоо юу гэдгийг эдийн засгийн үзүүлэлт гэдэг юм уу? Нийгмийн эдийн засгийн байдал тийм ээ. Энэ бүх юм ингээ хараад үзэх юм бол ямарсан уруудах биш хөгжлийн шатанд явчихсан. Юу нэгвэл тэр үнэ. За юу гэсэн. Маш товчхоноор дурд тийм ээ. Энэ хоёр гэж хүн бүх сундыг эрчим хүчээр холбох ажлыг эхлүүлсэн. Эхлүүлсэн тэр нь одоо дуус. Одоо эрчим хүч ороогүй тийм ээ. Лаа асаадаг сум бол байхгүй болсон шүү дээ. За бүх аймагуудыг одоо засмаг замаар холбох ажлыг эхлүүлсэн. Тэр үед мөнгө байгаагүй ш. Ийм том бонд байгаагүй ш. Эхлүүлсэн. Эхлүүлж чадсан. Одоо тэр нь үргэлжлээд явж байна. Тийм ээ. За бүх хүүхдийг одоо 1-5 дугаар ангийн бүх одоо сургуулийн хүүхдийг өдний хоолт болгож чадсан. Тэ? Тэр нь одоо яаж юм гэхээр хүүхдүүд ар гэрийнхэн одоо байдлаас үл хамааран ямар ч гэсэн сургууль дээр байхдаа хэнийг нь өссөн хүүхэд тэнд суухгүй болцоо бий болгосон. За 285 сая долларыг Америкаас авчирсан. Тийм ээ? 285 сая доллар бол буцалтгүй тусламж байсан. Тэр ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг зээл, урт хугацааны, удаан хугацааны бонд биш. 285 сая доллар Монгол улсад буцалтгүй тусламжаар авчирсан. Энийг хийсэн. Их хөр тэглэгдсэн. Тийм ээ? За ингээд яриад байвал зөндөө юм байна. Зүгээр ингийн юм ярихад одоо би зүгээр хажууд нь ажиллаж байсан учраас ерөнхийлөгч байхдаа Бүш ерөнхийлөгч яралтай уцаар ярмаар юм гэдэг. Тэр уцаар ярих ажлыг зохион байгуулад хажууд нь очиж Бүш ерөнхийлөгч шууд тэгж үзлээ. За энэ хөл дарга биднээс юм хүсгсэн юм аа. Инхийг сахиулах ээлж одоо та бичлэг битгий хийгээрэй. Тэ? Инхийг сахиулах ээлжийн одоо дараагийн ээлжийг та юу гэж бодож байна? Би энэ дээр одоо санаа зовоод ярьж байна. Монголын одоо айрам зэвсэг хүчин төлөөлөл энд байлах тал дээр бол бидний айгүй чухал асуудал байна. Энэ хөл дарга тэрэндээ шууд өгчихсэн. За энийг бол тантай ярьж болно. Тэ? Бүш ерөнхийлөгчтэй ярьж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч. Болно. Гэхдээ Монголын ард түмэнд монголчуудад бас асуудал байна. Энийг бас та шийдэж өгөө. Юу шийдүүлсэн гэж? Монголчууд Америк руу одоо зорчиход 10 жилийн хугацаатай виз дардаг болсон шүү дээ. Энийг зөвхөн тэр утсаар ярьж авах үед Бүш ерөнхийлөгчд тавиад за хэд хэдэн асуудал тавьсан л Монгол оюутнуудыг сурах асуудал дээр. Монголын иргэд Америкт зорчиход хөнгөлөлтөө нөхцлөөр бизнесийн нөхцөлийг хөнгөлөх тал дээр тийм ээ. 285 сая долларыг яаралтай шийдэх асуудал дээр тухайд ярьж ирсэн. Тэгээд яриад Бүш ерөнхийлөгчд тэр за би ойлголоо. Хэрвээ та одоо энэ ярьсан дээр байх юм бол би бас одоо тухайд Condoleezza Rice төрийн нэрмжийн даргуулсан дуудаад гадаад харилцааны асуудлаа хариуцдаг. Өөрөг өгөө. Ингээ Монголын иргэдийг Америкт одоо та боломжтой нөхцлөөр зорчуулах талаараа. Тэрний дараа удалгүй байжгаад Америкт шийд ургаад 10 жилээр зорчдог болж эхэлсэн байхгүй. Гэх мэтлээ их олон юмыг би ярьж чадна. Тэгээ харамсалтай нэг хүмүүс яг чинь тэр шийдвэр явж байгаа процесс хүмүүсийн нүдэн дээр биш, тийм ээ? Ингэж явдаг учраас тэгэл ингээд болох нь систем болцсон юм шиг хардаг л байхгүй. Одоо зүгээр ингээд дурдаад зөндөө юм дөрж одоо спортын төв ордон, төв намын сангийн байрлал тийм ээ. Маш олон зүйлүүдийг Арабын одоо Эмират гэх юм Арабын орны удирдагчдаа одоо харилцаа сайтай байсан үндсэн дээр авч чадчихсан. Маш олон төслүүдийг эхлүүлэхээр бас ярьж ирсэн юм байдаг. Гэх мэтлээ энэ юмнууд явж байсан харамсалтай нь 9 оноос яасан гэхээр нөгөө байгалийн баялаг маань буцаад Монголын төрийг эдэж гисэн. Нөгөө гадны эдийн засгийн алуурчд гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүсийн одоо нөгөө Монголд оруулсан гар манай одоо ус төрчдийн нүүр царайгаар гэдэг юм. Маск зүүж, биелэлээ олж Монголын одоо баялагийг цөөн хэдэн гэр бүл эзэмших, тэр хэдэн гэр бүлээр дамжиж гадны одоо тэр том корпорацууд гэдэг юм уу, тийм ээ? Бүлэглүүд сорох. Энэ одоо тэмцэл гэдэг юм уу, энэ үйл ажиллагаа Монголд явагдсанаар энэ хоёр гэж хүнийг 9 оноос хойш одоо албан тушаалсан болгож. Яагаад ч юм уу? Энийг бид нар хэлээд байгаа юм биш. Чи нөгөө загалмаас эцгийн болов энэ чинь хамт яваад цуг идэлцээд байд юм уу? Эсвэл одоо юу гэдгийг
Бүр таслан зогсоогоод энэ төр байх. Бүр тасан зогсоосон байхгүй харин. За яаж вэ? Оюутлын гэрээ дээр хэлээ эхлээд. Оюутлын гэрээг хийхэд энх хоёр гэж хүн болвол Rio Tinto одоо ярилцж ирсэн. Англи одоо хунтайж ирэхэд нь бас ярилцж ирсэн хүлээж аваа тий. За юу гэж ярилцдаг байсан гэхээр за Эрдэнэт оюутлын гэрээг за ойлгож байна бид нар тийм ээ оюутлын гэрээ гадны компани өөрөө хагуул хийгээд олсон. Тэгвэл наа чи Монголын баялаг. Тийм үү? Монголын баялаг. Монголын баялаг учраас монголчууд та бүхний оруулсан хөрөнгөө одоо хэдэн удаа нугалж авах нь тэр хөрөнгөө нугалж авсны дараа энэ бол Монголын мэдл шилжих ёстой гэдэг хатуу байр суурь дээр байсан. Ийм хатуу байр суурин дээр байсан. Тэрийг одоо маш олон янзаар гардаг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулсан хөрөнгөө хэдэн жилийн дараа та нарт нөхөж авах юм те. Өнөөдөр $100 оруулаад тэрийг одоо юу гэдэг нь 5 10 жилийн дараа $100 нөхөөд тийм үү. Тэгээд цэвэр ашиг хийгээд ирэх энэ үед хэдэн жилийн дараа баг. Тэр жилээ тохирё. Тэгээ юу гэдгийг 20 жилийн дараа 51% таа болёо. Одоо яг бид нар хуулийн дээр 34 баг. Тэгвэл 20 жилийн дараа 51% таа болёо. Тэр үед та нар ашиг авцсан байна. Тийм үү? Хөрөнгө оруулж байгаанд алдагдaltaгүй шүү дээ. Оруулсан мөнгө 2 3 нугалаа авчлаа. Тэрнээс цаашаа заавалчгүй мэдээд ташаар 49% шеэр буюу хувьцаагаа аваад сууж хахад баялагын эзэн босон монголчууд өөрсдөө 51% эзэмшээ гэдэг хэрэг ярьжсэн. Харамсалтай нь тэр гэрээ яаж хийгдсэн бэлээ? Харамсалтай нь тэр гэрээ өнөөдөр 38 он хүртэл буюу 29 жилийн дараа бид нар ноогдол ашиг авч эхлэн гэдэг ийм гэрээ болж хийгдсэн. Энэ гэрээгээ хийхин тулд энэ гэрээ хийхээ өмнө ерөнхийлөгчийн сонгуулиар энх хоёр гэж хүнийг авч хайсан. Энх хоёр 6 сард ажиллаа өгсөн 9 оны. Та байсан юм. Байсан. 2009 оны 6 сард ажиллаа өгсөн. Тэгээ 2009 оны 10 сард оюутлын гэрээ батлагдсан. Энийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухай үед ажиллаж байсан үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэмцсэн, их хурл тэмцсэн, засаг тэмцсэн, байгуулагдсан, ашиг нь хаавал. Нөгөө нөхдүүд манд тайлбарлахтай юу гэдэг вэ? Гэхдээ энэ чинь татвараар орж байгаа мөнгө нь Монголын ашиг. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь Монголд өгөөж гэж. Тийм биш ээ. Дэлхийн аль ч улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар төлөх нь гарцаагүй. Тийм үү? Ямар ч бизнес аль нэг улсад ажил хийж байгаа бол тухайн улсаас хүн ажилуулах нь бизнесийн хувьд угаасаа ашигтай байхгүй. Гадаадаас мэрэгчлээ авч ажилуулна гэсэн чинь тэр мэрэгчлэлтний байрны зардал, тийм ээ? Гэр бүлийн зардал, энд байх томилтын зардал гэдэг хамаагүй өндөр тус. Монголоос мэрэгчлэлтэй авч ажиллах юм бол гэртээ үйж байгаа хүн зөвхөн цалингаа аваад ажиллана шүү дээ. Тэр утгаараа бизнесийн өөр Монголоос хүн ажилуулах нь Монголд одоо ажиллаж байгаа бизнесээр Монголоос ажилж авч ажиллах нь ямар ч тохиолдолд ашигтай. Зүгээр нэг сурах асуудал бол төр зүрийн асуудал байхгүй юу? 6 сарын хугацаанд, 3 сарын хугацаанд сургаал авчих шүү дээ. Яг хөө өндөр мэргэжлийн инженеруудыг 2-3 жил сургаал бэлтчихгүй байхгүй. Гэтэл одоо оюутлын гэрээ бас 9 оноос хойш батлагдаад хэдэн жил явж байна. Та нар одоо уучлаарай өсөгчд намайг яасан тэрийг юм асуудаг дурак гэж бодож байна. Та нар одоо байнга ингэж чирэл яах юм? Бүх эрх мэдэл тэндэг гал та. Хөдлөн шоронд хийчих. Эвгээрөө шоронд хийчих. Эвгээр бол байгаа их эдийн засгийг асууж одоо манайхны ард түмнээс юм бол болж байгаа бас л нэг одоо ард түмний суус төрчийг баахан татвар юуны одоо ресторан ванзуудаар нь ажиллаж байгаа одоо компаниуд баахан татвар юуны дарамттай шахалт оруулаад дарлаад одоо нөгөө дуурхаа очсон ордон дотор байж байгаа. Гэвч ингээд байж байгаа чинь байж хад мянга ингээд одоо яах дийлэхгүй ш. Бизнес нэгэн байдаг. Бид нар хэлж штэ 8 жил ямар ч тэмцлээ. Эхлээд хүмүүс ойлгодгүй энэ хоёр өөрийгөө хамгаалж байгаа гэсэн юм л одоо бүгдээрээ ойлгодог болцсон. Одоо Монгол ардын хувьсгал намч нэр яг зөв юм яриадсан байж штэ. Зөв ярьж байгаа маань гэдэг нь бүх үйлдэлээр тодорч харагдаж байгаа. Хэрвээ бид нар л тэр итгэлээ алдах юм бол өөр хэн явах юм бэ? Бидний хэн нэгэн Путин гэдэг юм уу, Оросоос юм уу, Солонгосоос юм уу, Японоос юм уу, Америкээс юм уу хэн нэгэн хөрж бидний өмнө орж тэмцэж энэ бүх байдлыг өөрчлөхгүй шүү. Яг өнөөдөр хорж болно. Өнөөдөр энэ хоёр гэж хүнийг нэр дэвшүүлээгүйгээр энэ хоёр гэж хүнийг хоёр болгож байгаа байхгүй. Ганбаатар гэж хүнийг гаргаж ирж шүү. Ганбаатар гэж хүнийг ерөнхийлөгч дэвшүүлэлтэн гарч ирж шүү. Одоо үндсэндээ бол манай нам эднэр өөрөө дараад байгаа учраас хоёр нэр дэвшигчтэй байхгүй. Хоёр хүн ерөнхийлөгч дэвж гэнэ гэж ойлгож байна. Нөгөө хоёр намаас нэг байгаа. Харамсалтай нь тэр хоёр нэг байгаа мөртлөө цаагаараа эзэн нэг учраас нэг хүн дэвшиж байгаа гэж болгож байна. Ганбаатар манахаас дэвшиж байгаа. Гэхдээ Ганбаатарын ард энэ хоёр байгаа гэдгээр хоёр хүн дэвшиж байгаа. Бас сонь тохиолдол байна. Тэгэхээр ард түмэн төлөв байхгүй юу? Хүмүүс ингээд өдөр одоо гудамд яваад ингээ алхаад явж хад уулзаад. За та хэд тэмцэж байгаа, та хэдийг бид дэмжиж байгаа шүү. Бууж өгч болохгүй шүү. Зогсож болохгүй шүү. Төрийн ажил хийж байгаа гэдэг юм уу? Одоо бизнес хийж байгаа усуд бас тэгж. За бид тэр дэмжиж байгаа шүү. Та нарын тэмцэл чинь зөв шүү. Тэгвэл зовлон байна.
би өөрөө гарч ирж чадахгүй айцтай. Би гахлаар одоо ажилгүй очих гээд миний хүүхдийг хачих гээд. Төгрөний хэлдгээр нөгөө татврын шалгалт нөгөө цэрэг цагдаа нөгөө бүхэл байгууллагаараа дарамтлж байгаа. Гэтэ энэ дарамт удаан тисэхгүй. Яагаад гэвэл тисэхгүй. Энэ чинь 3 сая хүнийг яад гэж дарамтлах юм бэ бүгд. Энэ чинь хизээ нэг цаг тесрэн шүү дээ. А тэгж тесрэхэд тэр урд нь туг дарцаг болж байгаа. Баг туг дарцаг болж байгаа. Хүчин байх хэрэгтэй. Энэ хүчин л Монгол ардын хувьсгалтан. Өнөөдөр манай Монгол ардын хувьсгалтан бол ямар нэгэн одоо том бизнесмен гэдэг юм уу тий нөгөө бүлэглэл олигарх бүлэглэлийн төлөөлөл манад байхгүй. Урд нь тагнуулаар гэдэг юм уу тийм ээ ашиг хонжоо харь зөндөө орж ирсэн 8 жилийн хугацаанд. Бүгдийн сэгсрээд гаргаад. Одоо бол цоошин цэвэр энэ усыг энэ хямралаас гаргах бодлоготой мөрийн хөтөлбөртөө тэр утгаан үндсэн хуулийн төслийг хүртэл гаргаж тавьсан. Эрдэнэжамын байна, чи байж, за тэгэл шаг ах байж, шарвдарч байж, одоо удуулагч байна. Удуу сайд ус тий. За тэгэл юу гэдэг юм. За одоо сүүлд нь Ганбаатар нэмэгдлээ. Энэ Иргэн хоёр гэдэг хүний яг юунд нэгтгэж та нар бүгдээ ингэ тугаа урдаа барьж юм шиг тагаж байгаа юм. Тэгэхээр бид нар бол ер нь бол баг ус төр хийх, ер нь компани авч явах, ер нь айл гэрээ авч явах ч гэсэн ер нь баг л байх хэрэгтэй. А баг байхад нэг хүн нүүр царай, нэг хүн туг болох хэрэгтэй. Одоо өөрөөр лидер тийм ээ. А тэгжээж альва юм явдаг. Тэгээ энэ хоёр гүжний хувьд бол одоо өнөөдрийг хүртэл хэрвээ энэ хоёр бууж өгөхөр боллоо шүү дээ. 8 жил цагдаа тагнуул одоо бүх юмар шалгаглаа тий. Зэж бууж өг. Ягаад гэвэл тэр хүний зүтгэж байгаа зориг, тэр хүний тэр тэмцэл зүв баг. А тийм учраас та юу гөрвөн жишээ. За одоо жишээлбэл 5-7 орд усын төсвөр хайгуулна хийгдсэн. Тийм үү? Энэ орд Монголын бүх иргэнд ижлэхэн өгөөж явах хэрэгтэй. Өгч явах хэрэгтэй. Тэгвэл яагаад зарим хүмүүс зөвхөн бие авъя? Зарим бүлэглэл зөвхөн бид нар авъя. Зарим нь зөвхөн гадаадынханд өг гэж яриад байгаа юм. Яагаад 100% буцааж өгсөн юмны 4% нь авч үлдсэн хүмүүс. Энгүүр дарахаас ш 5-7 ордыг 100% төрийн мэдл өгөх ёстой. А гэтэл яаж юм гэхээр төрийн мэдл өгөхгүй 4% нь авч үлчээ 4% дээр нь одоо дүнгийн би яг санахгүй 3.5 тэрбум Америк доллар босголоо. 4% дээр нь очоод тэзүү хийгээд тэр дээдлэлт нь ийм хийх гэж байгаа төслөө хийгээд босгоход гадны хөрөнгөний бирж дээр 3.5 тэрбум доллар босгож болж шít. Тэгвэл яагаад 96% дээр тэгж босгож болохгүй? Яагаад 100% тэгж босгоод тэрний өгөөж ер нь Монголд одоо хэрэгтэй байгаа тэр сургууль цэцэрлэг эмнэлэг яагаад тэр ажлын байрыг тэрүүгээр бий болгож болохгүй? Яагаад тэр мянганы төмөр зам гэж баруун зүүн хязгаараа урдаасаа хойшоогоо коридор гаргаад баруун зүүн хязгаараа холбосон төмөр зам барьж болохгүй? Яагаад зөвхөн цөөхөн идэхэн компани эзэд тэндээс орсон орлогоо аваачиж гадны одоо татваргүй офшор банкнд аваач нууж амьдрах хэрэгтэй. Тэг энийг л болиулъя гэж байна. Энд чинь Монголын баялаг шүү дээ. Тэрнээс тэр дор байгаа нүрсийг хэн нэгэн дорж дулмаа өнөөдөр үйлдвэрлэегүй бий болгоогүй шүү дээ. Ганц нүрс биш шүү дээ. Эргэлтэнд орж байгаагаар оюутлахоо, таван толгоо. Хэм учраас ердөөсөө ихтгэл өмчлөн Монголыг хөгжүүлээ. Бид нар яг үндэ өөрсдөө хөгжөө санаа зовж байгаа. Бид нар бол яг одоо энэ угаасаа шилжилтийн нийгмийн усууд тийм ээ. 90 оноос систем солигдоод өөрсдөнд орсон. Бүхэл энийг мэдж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ ороо босгоо энэ үеийг нэг хөгжлийн юм зөв голдрол руу оруулаад тэрэнд нь бидний хөгжүүд дэлхийн одоо аль ч улсын залуучуудтай уулзаад явхад нүүр бардам байж чаддаг. Аль нэг улсад очиж боолын хөдөлмөр эрхэлдэггүй ийм нийгэм байгаасаа гэж бодож байгаа. Ийм нийгмийг хийж чадах хүнийг их хоёрыг гэж бид нар хараад байгаа. Тэр хүн өөрийгөө харуулсан байхгүй. Тэрнээс бид нар таагаад байгаа юм биш. Харуулсан шүү дээ. Бүх монголчууд энэ сургуулийн тэтгэлэг чинь 2000 он гэхэд байгаагүй юм шүү дээ. Сургуулийн тэтгэлэг. Тэгэхээр сургуулийн тэтгэлгийн энэ зарчмуудыг оруулжсэн өнөөдөр хүртэл явж байгаа. Энэ хоёр гэж хүн ерөнхийдөө дээр ажиллаж байхдаа маш олон улстай гадаад хүүхд сурах тал дээр гэрээ хийжсэн. Тийм ээ? Одоо нөгөө сургуулийн дотор байруудыг хүртэл байхгүй байхад нь бас гаргаж ирсэн. Тэгэхээр нөгөө улсад хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юу гэдэг гэж. Өнөөдөр оруулж байгаа 5 орон цас биш юм бэл. Улсад хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юу гэхээр залуучуудаа боловсралтай чадвартай болгочих юм бол одоо юу гэдгийг нөгөө Ахмад Үеийн гэдэг юм уу өгж байгаа хамгийн том бэлэг болдог. А гэтэл өнөөдөр эсэргээр яаж юм гэхээр бидний хүүхдүүд төлнө штэ гэд зээл тавиад өр тавиад тусав. Яваад байгаа. Одоо тэгж хэлсэн штэ. Энэ их өрөө чи одоо хэн төлөх юм бэ гэдэг. Санаа зовлтгүй миний хүүхдүүд төлж. Миний биш. Бидний Монголын хүүхдүүд төлөх байхгүй.
А энэ хоёр гэж хүн бол бүгдээрээ энэ хүмүүсийг боловсролтой болгох хэрэгтэй юм байна. Тэгвэл 10-аас 15 жилийн дараа бидрээр залахгүй өөрөө өөрсдөө аваа явчих. Бидрээр залахгүй дэлхийдээ өөрсдөө явчих юм хүмүүс би үздэг баг. Бид нар одоо үнэхээр мэдлэг чадвар хүрдэх юм бол туслаад явъя гэж л ингэж хажууд нь зүтгэж яваа хүмүүс. Ашиг юу вэ? Уу ашиг нь харин тэгэл миний хүүхэд сайхан нэг нь амьдрах баг. Хин одоо нөгөө шилэг дам Монбас гэдэг энэ хоёр дараа надаас мөнгө нэхэд гэл ойлоос уучлаа. Би мөнгө өгөх гэжсэн чинь улс төрийн намын мөнгөд нэг хоёр дараа өгөх гэжсэн мөнгө. За яг хөө тэр бол одоо хувийн асуудал юм. Тэгтээ улс төрийн намын хуулиар тийм ээ манад мөрдөгч байгаа хуулиар тухайн намын санхүүгийн асуудлыг ерөнхий нарийн бичгнээр хариуцдаг. За тэр хүнийг хулгай хийгээд олж ийн үү яаж олж ийн бид нар мэдэхгүй. Хандив босгох гэж шаарддаг. Бид нар шаарддаг. Ерөнхий нарийн бичгийн дарга бол энэ намын үйл ажиллагаа, энэ намын бодлого хөтөлбөрийг хүн таниулахад, энэ намын гишүүд дэмжигчдийг уулзуулж бодлого юма танилцуулахад зардал гарна шүү дээ. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр дуу хоолойгоо хүргэж өөрсдөө танилцуулах зардал гарна шүү дээ. Тэгвэл энэ болгоныг олох үүрэг ерөнхий нарийн дээр байдаг. Зөвхөн Монгол ардын усгал дамж шүү дээ. Ардын нам, ардчилсан нам, иргэний зориг нам, үндэсний арс нам бүгдэнд нь тэр утгаа Оросын одоо эдийн Росси гэдэг юм уу, Америкийн бүгд найрамд нам бүгдэнд нь л тийм зовлон байдаг байхгүй. А энийг харин юу гэхээр Монголд энэ асуудал бусад улсууд бол яг нөгөө технологи хөгжсөн гэдэг юм уу харьцангуй эдийн засгийн докторцсон улсаас болцсон учраас хандивараас юмнууд яваад одоо баг хандивар их олон газар цуглуулад яваад байдаг юм шиг ба. Гэтэ хэлж мэдэхгүй. Манайх бол тэрэн дээр харьцангуй зовлонтой байдаг. Тийм учраас аль нэг нам нь цөөн хэдэн компани хандивар гэдэг юм уу тэтгэлгээр явдаг болчихлоор тэр компанида зориулсан хуулийг, тэр компанида зориулсан таата нөхцөлийг, тэр компани зориулсан тэдний одоо нэг ашиг сонирхолд нийцсэн баялагийг тэр компанид өгөх ийм шийдвэрүүдийг өөрөөр тэр компани карманд орчиж байгаа. Танад их хөдөл байхгүй ч тэр компани тийм карманда их компани авахгүй болсон. Тийм учраас бид нар энэ байдлыг өөрчлөгээд манай их хурлд одоо өнгөрсөн 12-оос 16-нд суудалтай байх та их хурлд сууж байгаа бүх намуудад одоо улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг олон дахин өргөн барьсан. Харамстай авч хэлцдэггүй. Яг тэгвэл нөгөө компаниудын удирдлага дээр чинь нөгөө компаниасаа нөгөө намаа санхүүжиж байгаа нөхцөл гараа суудсан учраас тэр их мэдээ авах хүсэхгүй шүү дээ. А бидний хэлээд байгаа нь ард түмнээсээ хамаардаг байя. Ард түмнийхээ хандивар, ард түмнийхээ одоо татврын мөнгөөр энэ намуудын үйл ажиллагааг явуулъя. Тэгэхдээ маш хатуу хяналтанд ор. Тийм үү? Хууль бусам явуулахгүй. А тэгээд сонгогдсон улсууд ард түмнийхээ төлөө ажиллана шүү дээ. Тэгэхгүй бодлоо. Компаниасаа одоо тэр бумаар нь байшингийн барихад гэдэг юм уу? Компаниасаа одоо баахан мөнгө хандивчаад дараа нь тэрүүгээр сонгогдсон улс төрийн нам хэний төлөө ажиллах вэ? Ард түмний төлөө ажиллах уу? Тухайн компани төлөө ажиллах уу? Өөрөө төлөх хэрэг гарна шүү дээ. Нуглаад авахыг бодно шүү дээ. Тэр хямралч нь одоо энд яваад байгаа. Дэлхийн нийтээр эндээс гарах арга бол улс төрийн намын санхүүжилтийг маш олон янзаар зохицуулдаг хөлбөрүүд байна. Тэгэхээр энэ хөлбөрүүдийг бид нэр 12-оос 16-нд одоо их хурл бүлэгтэй байхдаа олон дахин тавьсан. Харамсалтай нарслан намын тухай удирж ясан удирдлагууд нь бүлгийн удирдлагууд нь хүлээж авч хэлцээгүй их хурлаар хэлцүүлээгүй нүүдийг ардын намын нөхдүүд нь хэлцүүлээгүй. Тэгэл тэднэрт бол энэгээр явах сонирхолтой. Ягаад гэвэл нөгөө бидний яриад байгаа манан бүлэглэл буюу одоо тэр бизнесийн сонирхолтой нөхдүүд маань яг энэ хоёр намын толгой дээр гараа суудсан. Тэгээд санхүүжүүлж яадаг. Санхүүжүүлж яадаг учраас жирийн одоо гишүүдийнхээ ихтгэл үнэмшилтээр өөрсдөө баяжих хэрэгсэл болгож шийдэлтүү шийдвэрүүд гаргадаг болчиход байна шүү. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл Монголд нөгөө баян хоосны ялгаа нэмэгдэх, Монгол улсын эдийн засгийн цоцгоор тогтнол алдагдах, гадны одоо улс орнуудын барьцаанд орох, компани барьцаанд орох энэ бүхний үндэс болоод байгаа байхгүй. Улс төрийн намгүйгээр амьдрна гэвэл бас хэцүүлтэй. Бид нар тэгтээ тэр нөгөө бүгд найрамдах гэдэг тийм ээ? Бүгд найрамдах, бүгдээрээ найрамдаж амьдрах гэдэг улс төрийн тогтолцоог сонгосон улсын хувьд бид нар улс төрийн нам байхаас өөр нам байхгүй. А тэрнээс бид нар одоо юу гэдэг нэг диктатуртаа гэдэг юм уу тий? Дарангуулагч гэдэг юм уу? Аль эсвэл нэг хаан цэцэгтэй байсан бол нам байхгүй ч болно л доо. А тэгтэл бид нар Монголын 3 сая иргэн 3 сая үлээ яг ижлэх хэрэгтэй шүү. Тийм учраас дундаасаа хүмүүсээ сонгоод тэр нь одоо намуудын мөрийн хөтөлбөр дээр одоо нэгдэж мөрийн хөтөлбөрөөр урдуулах замаар гарч ирдэг ийм тогтолцоотой болсон байхгүй. Дэлхийн нийтийн сонгож байгаа. За Улс намын тухай их хоёр гэдэг лидер өдөртөгчийн тухай ярьлаа. Одоо танаа намын иргэн тойронд байж байгаа Ганбаатарын тухай бас ярил л да. Ганбаатар гэдэг танах нам босгоныг татаж авчираад намаас бол шийдвэрт их гайхажсэн. Ганбаатар бол танаа намын гишүүн биш. Гэтэл танаа намын гишүүн шарууд дурж за наран гэрэлж гэдэг юм уу те. Танаа намын өөрийн гишүүд бас байсан. Энэ хүмүүсээ яагаад төвшүүлэхгүй заавал Ганбаатар гэж бодсон.
Манай нам бол дотоод ардчлал нөгөө хоёр намын гэдэг бол бас өстой амьд нам гэж хүмүүс ярьдаг юм. Жирийн гişүүд дэмжигчд маань орж шууд дээр орж шүүмжилдэг, ярьдаг. Тэгээд ер нь улс төрийн нам юуны төлөө явж сонгуульд ялж өөртөө тавьсан мөрийн хөтөлбөрийг тийм үү зорилгоо биелүүлэхин төлөө явдаг шүү. Тэгэхээр энэ зорилгыг биелүүлэхэд хэн хамгийн тохиромжтой вэ гэдэг дээр олонхороо шийдвэр гаргасан. Шарууд орчгоо өрсөлдсөн, Оюун Баатар руугаа өрсөлдсөн, Инх Жаргал дарга өрсөлдсөн, тийм ээ. Наран гэрэл актемчтай бол уулзаад санал тавьсан. Тэгээд эн чинь нөгөө л санхүүгийн асуудалгүй иргэд бас холбогддог байхгүй. Яадаг вэ гэхээр за энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул 21 аймгаар явна, 9 дүүргээр явна. Нийт өрхийн тоо 800 мянган өрхтөө. Өрх болгонд сурчлагын материал орно. Өрх болгонд ухуулагч юм хөргөж өгнө. Өөрөөсөө юу гэдгийг онгоцоор байна уу? 18 хоногийн дотор 30 аймаг дүүрэг хороогоор явна гэдэг аймаг дүүргээр явна гэдэг бол маш хүнд ажил. Энэ болгон дээр тодорхой хэмжээний санхүүч шаардах та. Тэгэхээр та өөрөө ерөнхийлөгчний дэвшил бэлэн үү? Ерөнхийлөгчний дэвшлэхэд санхүүжлийн асуудлаа босгох хэсэг юм байна уу? За цаадуулчин бол юу үндэсний сонгуулийн хорооноос аудит ерөнхий газраас ийм хэмжээний зардал хүртэл гэж тавьсан юм байна. Нэр дэвшигч 3.9 үлээ тий 3.9 нам эсвэл 6.7 үлээ. Ингээд нийлээд нэг 11.7 тэрбум төгрөгийн зардал гарах юм байх шүү гэж тавьсан байна. За нөгөө хоёр нам ч нэг асуудалгүй гаргана. Бүгд мэдчихэж байгаа. Энэ байтугай цацах юм байна. Энийг босгоход танд ямар нөгөө хамтран ажилладаг гэх юм уу? Дэмждэг тийм ээ? Ах トゥ найз нөхөд тийм ээ? Аж ахуй нэгж юу байна вэ? Яаж босгох вэ гэсэн. Төлөвлөгөө байна уу танд? За нэг нөгөө хэлье. Ийм хэмжээний мөнгө бол би хувьсаа гаргаж чадахгүй. Тийм ээ? Нам өгвөл би нэр дэвшил бэлэн байна гэсэн бидгээр хэлсэн. Нам бос хүнд байгаа. Хамтаа босхын төлөө явна. Тэгээд яах вэ гэсэн. Манай зарим нэр дэвшил усуд бол хэрвээ энэ мөнгийг босгож чадна гэж байгаа юм байвал би заавалчгүй нэр дэвшил юугүй болно. Би дэмжээл явна гэдэг ийм л эрүүл яриа болсон. Ийм л ярианы үндсэн дээр дөрөв нэр дэвшүүлсэн, дөрвөлөө өрсөлдсөн. Тэгээд гарч ирсэн. За хамаагүй илүү гарсан л да 65% саналаар гарч ирсэн. 100-аас. За тэгээ Ганбаатар нэр дэвшигчийн хувьд бол бас бид нар хэлэхэд улс төрд бол шин хүн биш. Өөрөө улс төрийн маш тодорхой, маш ойлгомжтой хүн болгоны мэддэг, таньдаг ийм л фигүр шүү дээ. За Ганбаатар гэдэг үнийг зүгээр бидний хувьд хэдийнээс мэддэг вэ? Монгол Ардын хувьсгалт. Танаа намын биш гэдэг ажил. Тий. Ганбаатар гүшинчлэл энх хоёр дарагтаа энэ хоёр дарагчид бүхэл улс төрчдыг мэддэг гэдэг яг тэрнтэй л ижилгээ. 2005 онд тэр нөгөө лекц центр уншиж явж байгаад нөхөр дарагтаа уулзсан байдаг. Нөхөр дарагтаа уулзаад бол их хурлын дараагаар ажиллаж байхад эдийн засгийн зөвлөх, эдийн засгийн асуудлаар лекц уншдаг ус учраас эдийн засгийн зөвлөх болж ажилласан. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээ эдийн засгийн зөвлөхөр ажиллаж байгаа дараа нь бол тэндээсээ гараад энэ 5 дахь асуудал дээр жишээлбэл энэ иргэний хөдөлгөөнүүтээ нээлж гудамж тэмцсэн байдаг. Өөрөөр хэлбэл 5 толгойг 100% ард түмэн буюу төрийн мэдл буцааж өгөх ёстой гэдэг тэр гудамж тэмцсэн юм шүү дээ. Ганбаатар гэж хүн гудамж тэмцсэн. Энийг болиулахын тулд энэ хоёр дарга бол тий энэ хоёр дарга төрийн ордон дотор энийг авахын тулд яриа хэлцээр хийж хүмүүсийг шахаж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүн нэг зорилготой байсан баг. Гаднаалтаа Ганбаатар. Гэхдээ одоо юу гэдэг тохирцсон юм да биш шүү дээ. Үзэл бодол нь өөрөөр хэлбэл нийт Монголын баялаг, монголчуудын дундын юмч байх хэрэгтэй, төрийн юмч байх хэрэгтэй гэдэг тэр тэрнийхээ төлөө тууштай тэмцсэн. Ганбаатар ямар нэг байдлаар дунд нь урваад гэдэг юм уу? Явсан хүн биш шүү дээ. Энэ хоёр гэж хүн бол ингэж явж байгаа сүулдэ яах вэ? 96% буцаалгаж чадсан л. Тэгтэл 4% нь үлдсэн. Тэгээ тэрнээсээ болж яасан дөрөв юмс болж бас зайлуулагдсан төрөөс удирдах албанчлал зайлуулагдсан гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр Ганбаатар гэж үнийг танихгүй юм биш. За Ганбаатар бол хүн намыг байгуулж явсан. Олон нам дамжсан гэдэг. Нөх олон нам дамжаагүй Ганбаатар. Хүн намд байгуулах гэж үзсэн. Хүн нам бол үйлдвэрчний үе хөдөлмөрчдийн төлөө нам, тийм үү? Хөдөлмөрийн үндэсний нам шүү дээ. Манай нам бол социал демократ үзэлтэй жирийн дундаж ангийг олноор бий болох, өргөжүүлэх гэдэг ийм үзэл баримталтай нам. Тэгэхээр энэ хоёр намын хувьд бол хоёулаа зүүнний үзэл баримталтай гэдгээр зорилго бол бас маш олонтой давхцчихсан. Харамсалтай нь хүн намыг яасан гэхээр нөгөө шүүх эрх мэдэл нөгөө хүчний байгууллагыг гартаа атгсан нөхдүүд Ганбаатар тэн дээр ороод ирэнгуут Ганбаатарыг гаргахгүй тулд ерөнхийлөгч нэр дэвшүүлэхгүй тулд хүн намыг их хурлд оруулахгүй тулд шүүхийн шийдвэрээр тараасан шүү дээ.
Тэгээ тараацсан юм чинь одоо намгүй болцсон юм чинь дараа олон залуучууд тэр тусмаа гадаадаас орж Монголд юм хий гэж орсон залуучууд бүгд буцах харсан. Тэр надад хавсан даа. тий урам хугарсан байхгүй. А тэрэн дээр бид нар харж байсан. За хүн нам бид нар ингээд нийлэх юм бол тий бид нар зориг нэгтэй байсан байхгүй. Босох юм байна гэж бид миний хувьд бол харж байсан. Би хүн намын маш олон залуучуудтай уулзсан. Миний маш олон найз нартай байсан. За та нар эндээ босоод бид нар эндээ босох. А ингээд явж исэн дээрээс олон намд тэмцсэн юм байхгүй шүү дээ Ганбаатар. А тэрний дараа хүн намайг дууссан дараа Ганбаатар юу гэж мэдэгдэл хийлээ? Би үхсэн ч мананд орохгүй гэж мэдэгдэл хийсэн шүү дээ. Тэгэхдээ манан гэдэг нь Монгол Ардын намын жирийн гишүүд хэмждэг хэлж байгаа биш. Тэдний итгэл үнэмшилтээр удирдах эрхийг авчаад тэдний төлөө биш өөрсдөө төлөө ажилладаг байгаа нөхдүүд гэж байна. Ардсан намын жирийн гишүүд хэмжигчтэй биш. Тэдний итгэл үнэмшлэр тэдний дээр гарч самдаа суучаад өөрсдөө эрх шимтлээ ажиллаж байгаа нөхдүүд хэлж байгаа. Тэгэхээр энэ удирдлагуудыг 100% солигдох хэрэгтэй гэдэг дээр бол хашир. Манангийн төлөө солигдох хэрэгтэй гэдэг дээр өөрсдөө хийх хэрэгтэй гэдэг дээр хатуу зогсож байна. Тийм ч учраас бид нэр Ганбаатарт бол өөрөө бол одоо хамгийн эцсийн момент хүртэл би одоо нэр дэвшгүй. Тэгэхдээ та бүхнээс нэр дэвшүүлсэн хэн ч вэ би дэмжиж ажиллая шүү. Одоо бид нар тал тустай яваад бол бас биш. Одоо нэгдэх цаг болсон юм байна гэдэг дээр бол ярьж исэн. Одоо өөрийнхөө үзүүлэлтийг илэрхийлж исэн. Тэр ч утгаар бид нар за тэгвэл хамт олноороо яриад. За тэгвэл одоо ингээд нэр дэвшээ гэдэг юм аа. Тэгээ бүгд өөрсдөө гарч ирсэн. Тэгэхээр Ганбаатар бол улс төр шинэ хүн биш. Монгол Ардын Хувьсгалт намын удирдлагууд тэр манай үзэл баримталтай бол зөрчилдөх бас хүн биш. Тийм олон нам дамжсан хүн биш. Олон нам дамжсан хариул одоо манай нөгөө нэр дэвшигчсэн 3-4 нам дамжаад явцсан ус зөндөө биш шүү дээ. Хамтран нэр дэвшигчдийн тухай хэцүү бол та хэцүү шиг бол юу гэж бодож байна? Нэром Ганбаатар. Тэрийг одоо надаар хэлүүлдэг Монголын хардсан хүн бүгдээр ер нь мэдж байгаа дөө. Ер нь бол Монголын хардсан мэддэг хэцүү болчихсон. Манангийн айдал талаасаа захиалах мэдээллүүдийг санаатаагаар гаргаж байгаа учраас энд одоо ард түмэн хөрвөл орж ирж байна шүү дээ. Энэ хэм бэ гэдэг нь олон одоо сошиал ертөнцөөр явж байгаа зодон хүмүүс ялгах хэрэгтэй болж байна. Би нэг л юм хэлээ. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Гэхдээ тэр хүмүүсийн гаргасан зам мөрийг харал гэж хэлнэ. 16 онд юу амлаж исэн? 65-лаа олон холчоод их хурал дээр ямар шийдвэр гаргаж байгаа гэдгийг хар. Цалин тэтгэр нэмнэ гэж. Ажлын байр бий болгоно гэж. Татвар нэмэхгүй гэж. Одоо яасан? Бүгдийг хийсэн. Улсаа удирдах төлөвлөгөө байна гэсэн. Төлөвлөгөө байхгүй. Олон улсын валютын санд бүх улсын эрх мэдлийг өгч. Хийсэн мөрийг хар гэж байгаа шүү. За. А манай нөгөө ажлаамаас нэр дэвсэн хүмүүс хэлдэг шүү дээ. Хүмүүс одоо өөрсдөө нөгөө нохоо гэдэг өөрийг гэдэг байгаа шүү. Монгол нохоо. Би бол нохоо гэсэн. Батууд бол нохоо. Тий. Тэгэхдээ Монгол нохоо. Би бол тэрнтэй санал нийлэхгүй байна. Манай тэр нэр Батул нэр дэвшүүл нохоо биш. Би бол гахаа гэж. Нохоо биш, гахаа. Яагаад? Яагаад 5 толгойг би авъя? 5 толгойг би авмаар байна гэж. Яагаад ярьж? Би хэлээгүй шүү дээ. Элбэг дөрж ирэх хэлж хэлээ шүү дээ. Батулга над дээр орж ирээд 5 толгойг би авмаар байна. Батулга бол миний амин найз гэж хэлсэн шүү дээ. А бид нар юу гэдэг вэ? 5 толгойг ард түмэндээ ашигтайгаар зөв одоо эргэлтэнд оруулаач гэж хэлээд байгаа шүү дээ. Яагаад Батулга энийг ард түмэнд өг гэж хэлэхгүй? Тэгэхээр ганцаараа идэхийг хүссэн гахаа байхгүй юу? Ганцаараа тэр баялагийг авах гэж хүсээд байгаа гахаа байхгүй. Одоо алдартай Английн зохиолч Жорж Орвелл гэж зохиолч байна. Тухайн социализмын нийгмийг шүүмжилж байсан хурцаар шүүмжлэхдээ өгөөдөж зохиол бичдэг гэсэн ийм зохиолч. Тийм ээ? Энэ зохиолчийн гахаан ферм гэдэг, амтны ферм гэдэг зохиол байгаа шүү дээ. Богинохоо. Энэ дээр ядгүй гэхээр гахаа бол одоо бүгднтэйгээ ижилхэн одоо их оронч гэдэг юм уу? Та бүгдийн төлөө гэж ярьдаг. А яг ардаа ядгүй гэхээр бүх хүмүүсийг зарцлаад бүх баялагийг өөрсдөө нөгөө сүүгийн нуудаг, өвсийн нутдаг. Тэгээ гахаа бусдаас давуу эрэхтэй сүүлдээ цээжлүүлээд дарангуулагч болж байгаа тухай. Улс төрийн тийм одоо өгөөдөх юм уу юм зохиол биш. Би энтэй жишж. А тэрнээс тэр амтны фермээр гарч байгаа нохоо бол ямарсан Батулга биш. Тэгээ одоо хийж байгаа үйлдэлүүдийг харлаа би мөрийг хар гэдэг. Өнөөдөр гарч байгаа нэвтрүүлгийг харсан уу? Ганбаатарыг Рио Тинтогоос $14 авж байгаа гэдэг нэвтрүүлэг хийлгэж байгаа. Манай Хэро Баатар захиалаад.
Худлаа ярина гэхээр зарим юм дээр тэгдэж байгаа. Бүр хүн итгэх арга худлаа ярил хүн анхаарал татаад өө нэрээ яатсан болоо гэж боддог. Технологи бод. Тэрийг л ашиг яасан гэсэн. Нөгөө л сүүлийн 12 жил Rio Tinto-то энэ гэрээ чинь буруу, энийг засах ёстой. Би гадны хөрөнгө оруулагч дургу гэдэг юм биш. Тэгтээ гэрээ хийж байгаа хоёр тал хоёулаа хаппи байхыг. Хоёулаа одоо сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа шүү дээ. Монголын баялаг дээр бизнес хийгээд байна шүү дээ. Тэрөө Монголын баялаг байгаагүй бол Rio Tinto энэ бизнес хийхгүй шүү дээ. Тэгэд Монголын баялаг дээр хийж байгаа бол ижлэн ашиг өртөе гэж зүтгэж байгаа хүн байхгүй юу? Тийм учраас одоо энэ Rio Tinto-гийн гаргаж байгаа Rio Tinto-гийн өмнөөс гэрээ баталж өгч байгаа хүмүүстэй тэнцэж байгаа. Rio Tinto-гийн өмнөөс гэрээ баталсан баяр цогттой тэнцэж байгаа байхгүй юу? Тэгэд ингэж тэнцэж байгаа хүнийг улаан цайм аваачаад Rio Tinto-гоос мөнгө авсан гэж зарлана гэдэг бол инээдтэй байхгүй. Бас нэг тэн дээр чинь этик байх хэрэгтэй. Сонгол ойлзээ ард түмний сонголт хэцүү шүү дээ. Саан бахаа. Тэр танаа ялгуул яах вэ? Ялгадаг. Би бол Монгол Ардын Хувьсгалт нам энэ удаагийн сонгуульд ялна гэдэгт бүрэн итгэлтэй. Яг бол Монголын ард түмэн хэн юу хийсэн гэдгийг одоо ямар нэгэн одоо нөгөө ингэж эвлүүлсэн гэдэг юм уу, улаан цайм гүтгсэн энэ мэдээлэлт бол хүмүүс бичиж байгаа. Одоо тулж гэдэг юм уу, эрдэнэ амиж гэдэг юм уу, эсвэл одоо ардын намын хинч үйсэн, ардс намын хин нэгэн залуу доор бичиж нам дагсан долдоо бүхс долоогч те чи одоо ингээд яах вэ, мөнгө олох уу, чи ингээд долдоогоо яах вэ, чи хизээ дарга болох вэ, юм уу наа чи ардын намын тэрэл байна, хөсгөлт намын тэрэл байна, те ардс намын тэрэл байна, муу нам дагсан доо. Ингээд л ижил байгаа залуучууд юм итгэл үнэмшилтэй ямар нэгэн байдлаар одоо бол нийгэмд байгаа залуучууд хамгийн арчаагүй, хамгийн хөгийн, хамгийн одоо юу ч хийдгүү гэрээсээ гардгүү энэ хөгийн итгэлүүд нь гартаа энэ гар утсыг өргөж тааж байгаа учраас фэйсбүүкээр юм уу одоо нэвтрүүлэг хуулийг контентер хүнд оруулж ийн л та. Эндээс ингэж бичил байгаа. Би зүгээр улс төрд орсон хүн энэ зэргийн эрсдлээ үнэхээр одоо чи итгэл үнэмшилтэй өөртөө итгэл үнэмшилтэй зорж байгаа юмд үнэн бол энэ зэргийн юм болов үнэхээр сонирн биш үү. Энэ хүмүүс бүх залуучуудыг би тийм гэж бодохгүй байна. Манай залуучууд тийм биш. Бүгд амьдралаа авч явах гээд харин завгүй залуучууд их бий. Мэдээлэл бүрээ авч чадахгүй залуучууд их бий, тийм ээ. Зүгээр яг нөгөө цалин аваад гэдэг шиг ингэж бичиж байгаа залуучууд бичиж байгаа юмдаа өөртөө дургу залуучууд байгаа шүү дээ. Шал тэнийг бичиж ин да би гэж бодож байгаа шүү. Юм учраас би эдгэрт бол нэг хариу өгöd байхгүй. Тэгтээ тэргүй үйл ажиллагаагаар ингэж янз янзын бичиж сууж байгаа нөгөө тасралтгүй бусдыг мууш доромжлог залуучууд нөгөө энэ хэдэн жилийн тэжээглэлийн нийгмийн сэтгүүнд оруулах юм бол бас хараад байна. За бүгдийн тэднэрт залуучууд тавих бас тийм биш ээ. Энэ бол ер нь манай нийгмийн манай одоо энэ системийн өөрийн гажууд л бодолтой ажлын байр бий болохгүй гадаадад ажиллах хүчин явуулж байна. Японд тэдэн мянган хар ажилтан явуулахаар гэрээ хийж ирлээ гэдэг бол төр барьж байгаа бодлого боловсруулж байгаа хүмүүсийн хамгийн том алдаа. Бид нар бүх уураг тарих бүх чадaltaй залуучуудаа гадагшаа алдчихж шүү дээ. Дөрөв та хэллээ хүн намыг тарахад маш олон чадaltaй залуучууд буцаад гадагшаа явсан гэж. Монгол залуучууд энд ажиллахад бэлэн баг. Харамсалтай нь гадаа сайхан боловсрол ороод ирдэг. Одоо байгаа энэ манангийн систем чи өөрөө тэр залуучуудад ажиллах болцоо, тэр залуучуудад энд амьдрах болцоо өгөхгүй байгаа байхгүй юу? Тэр болцоог амьдрах болцоо. Тэр болцоог бий болгохын тулд л нөгөө хал үзэж хашир суусан тий нөгөө халуун чулууд олоосон долоо бодуулсан чон гэдэг шиг энэ хоёр гэж хүнийг бид нар за энэ хүн л гарах юм бол одоо яста нөгөө хийн гарсан гэдэг юм уу тийм ээ нөгөө элдв юм шахагдаад ингээд үлдсэн учраас энэ хүн л зөв чиглүүлж магадгүй гэж би итгэж үнэмшдэг учраас бидний ижилхэн залууч итгэж үнэмшдэг учраас өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт намд одоо энэ намын үжил баримт бодлогыг дэмжиж энэ намын үжил баримт бодлогод өөрсдийнхөө санааг суулгаад явж байгаа залууч. Тийм учраас энэ хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ. Энд би бол 100% итгэлтэй байна. Энэ хол биш. Итгэлэл алдах юм бол хүний амьдрал утгагүй болт. Итгэл байхгүй чи хүүхд төрүүлж яах гэдэг юм бэ? Чи ямар ч итгэлгүй амьдрал дээр үр хүүхднүүд гэж байх гэдэг. Яах гэж ажил хийгээд. Тийм учраас хүнд итгэл гэж байдаг л. Одоо энийг засах гэдэг дээр хэдүүлээ бөөнөрөө нэлж хагаад бүгдээрээ нэлж засахад энэ шиг амрах юм байхгүй. За бүх ард түмэн шилхэнч хаашаа зүгээр. Гэтэл ард түмний их нэлээд одоо хэсэг нь тэр нэгэн гарч ирээд надад мөрөөдлөө байна гэдэг. Надад төлөвлөгөө байна гэдэг. Хин нэгэн гарч ирээд тийм байр. Хин нэгэн гарч ирээд ийм амлах худлаа да энэ тэр ингээд нэг дараа болол нэг
хэдэн дөрөвтэй болоод ирэхээр л Өөр бол. тий өөр. Ийм л Тийм болж исэн учраас яг үнэ. Тийм болж исэн учраас энэ хоёр гэж хүнийг доор найдаж исэн хүмүүс тий бүгдээр биш шүү дээ. Одоо хэсэг бүл хүмүүс унгасан байна шүү дээ. А тэр нь ч одоо магадгүй энэ хоёр гэж хүндээ туулах хэвээр зам байсан юм шиг. Яг гэвэл тэр хүн чинь бас тэр өндөрлөгт их олон жил ажиллаа шүү. Яг газар дээр бууж үзээд бас амьдрал ямар байгааг мэдэрлээ шүү дээ. Түүний хариултыг яасан бэ нэрээ? За бараг хариулсан юм да. Яг зүгээр ингээ сайхан ном бичээ. Нөгөө манай хүн тэгж ярьдаг байхгүй харин тий. Түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө тэр юмнуудыг хийж ялаа. Одоо харамсалтай нь та хийсэн. Одоо биш болоод байна. Энэ биш болоод байгааг хамгийн сайн оншилж чадах эмч нь хамгийн сайн оншилж чадах мэс засалч нь хин гэж их хоёрлох байхгүй юу? Өөр хэлээд шүү дээ. Энэ нийгмийг бий болгох танд гол дүрдэн байсан хүн гэдэг шүү дээ. Тэгвэл тэрийг эмчилж чадах хүн нь инх хоёр. За энэ бас зөвхөн Монгол тохиолдод байгаа юм биш. Бүх дэлхийд тийм байдаг. Одоо бүх дэлхийн улс орны хөгжилд хүргэсэн тийм ээ том улс төрчдийн жишээ аваад Нельсон Мандела тий тэр Ганди тий гэдэг их олон улс төрчдийг аваад үзэх юм бол шалдаа унжсэн тохиолдол. Тин дундаас одоо машин цар байгаа тийм ээ тасралтгүй зүтгэсээр байгаа улс орноо зөв зам руу оруулсан. Олигархч гэдэг юм уу одоо хинч гэдэг за офшортон одоо хуучин чи олигархууд гэж ярьдаг байлаа тий. Би чи нэг улс төрч та олигарх мөн үү би юу гэж өөрөө хэлүүлж хэлсэн. Би олигархаар асуусан. А тэгэхээр одоо офшортон гэж ярьдаг болж нэр хэлдэг. Хуучин бид мөнгийг саятан гэж ярьсан одоо тэрбум тий. Тий. Бүр долларын тэрбум та. Долларын тэрбум гэж ярьдаг болж. А гэтэл зүгээр одоо бид нар E2 гэдэг хүн хэрвээ гарсан байсан бол танаа намынханд одоо байгаа энэ нийгэмд байгаа офшортон гээл одоо нэг шинээр нэрсэлтэй болсон байгаа хүмүүстэй хариуцлага тооцож буцаад бүгдийн шоронд хийх байсан уу? Хариуц тооцох хэрэгтэй. Яг үндсэндээ гэж ярьж байгаа шүү дээ. Энэ хоёр хариуц тооцох хэрэгтэй. Би шудраг байлчи. За тойруулах болъё. Би шудраг. Энэ хоёр хүн гэдэг хүн одоо өөрийгөө шоронд хэлсэн сунзан авахын тулд гарч ирж байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэг талаас ард түмэнд ашигтай шаардлагатай. Яг тэгэхээр нэрээ энэ одоо дийлдэхгүй хүмүүс хариуц тооцох юм болов уу тий. Энэ дээр хариуц тооцох хэрэгтэй. Яаж тооцох хэрэгтэй? Тэр офшорт байгаа бүх мөнгө авчиж өгөх хэрэгтэй. Тэ? За тэр шорон гиндэнд хийх нь бол нэг чухал биш. Тийм үү? Хүн аж хүрээд авчихсан. Тий, хүн аж хүрээд. Энэ шоронд хийснээр хүн юм засрна гэж бас байдгүй юм байна. Уул нь засан хүмүүжүүлэх гэж байгаа ш шорон гэж. Тэг харамсалтай засан хүмүүжж гин үгүй юу? Одоо би 12-оос 16 15 онд засгийн газартыг цаадаар ажиллаж байсан тий. Тэгэхэд одоо сургууль өрөх төсөв олдохгүй мөртлөө шоронгийн төсөв олдоод байдаг. Шинээр шорон бариад. Энэ ч нөгөө бодлого буруу яваад байгааг шинж. Энийг нь хэлэхлээр наа чи юу наа чи нууц асуудал гэж ингэж нуудаг. Төрийн нууц гэдэг нэрээр. А тэгээд тэрүүгээр дамжиж баах юм. Мөнгө гаргадаг, угаадаг. Шорон бариад байгаа. Шоронгоор асуудал шийднэж байхгүй. Хариуц тооцох хэрэгтэйг тооцох хэрэгтэй. Гүр энэ хоёр гэж хүн өөрөө маш олон шашныг судалсан. Өөрөө ч бас ихтгэл үнэмшилтэй хүн. Тийм ээ? Тэгэхээр тэн дээр юу гэдгийг өшөө аав нэмтэр гэдэг бол утгагүй. Өөрөө ч хэлдэг. Би харин Монгол улсаа гэж та нарын хөгжүүлж чадахгүй байгаа Монгол улсаа би хөгжүүлж өшөөгөө амгаар байна. Тиймээс та нартай хоёр суурлах сонирхол алгаддаг хэлдэг шүү дээ. Энэ хоёр дарга бол нэг тэр үнэ хэлдэг. Өөрөө ч хэлдэг. Би бол одоо улс төрт яг үндэ болчмоор байна. Одоо хууханд одоо ууландаа юмар байна. Дугуугаа унмаар байна тийм ээ. Зургаа зурмаар байна тийм үү. Фото зураг аммаар байна тийм. Өөрөө их олон талын сонирхолтой их итгэвтэй хүн байхгүй. Би тэрийг хийгээл 10 км 53 гүйсэн. 10 км гүйсэн. Бэлтгэл нэг сайн бэлтгэвтэй байгаагүй бид сонгуул Монгол гэдэг одоо бүх ажилтаа байсан. Тэгэл ямарсан гүйсэн. А өөрөө бол итгэвтэй тийм хүн. Тэгтээ өөрөө тэгдэг. За би одоо зөндөл хангалттай ажиллаа. Би уул нь одоо болиуд болчмоор байна. Харамсалтай нь яг энэ хэцүү үед нь орхиод явна гэдэг бол энэ одоо нөгөө совс төрөхгүй байна гэж ярьдаг шүү дээ. Арай нэг зөв годрол зөв чиглэлд нь оруулчихад би явах юмсан гэж хэлдэг хүн байхгүй. А тийм ч учраас өөрөө хэлдэг 2021 он хүртэл миний улс төр байна. Тэр хүртэл би ажиллаа. Тэрнээс цаашаа би ишгөө одоо ууланд алах юм. Тэ? Өө номоо судлаа, номоо орчуулъя гэж хэлдэг хүн байхгүй. А одоо хаяад явхад бол нөгөө айл гэрт хүүхдүүдний үүдийн зодтолтоол тий амтд орж ирэл хойморт суучаал авгаа хүүхдийн загнал ингэ байж хат ингээ харж байгаа хүн
хаяа авчихж байгаа юм шиг. Тийм үү? Тэгэхээр тэр чинь орж тэр гадны нөхрийг зөв байранд нь суулгаж, тийм үү? Тийм ээ? Тэр айл гэлийн зодтолтод байгаа усуудыг бүгдийг тайвшруулах, тийм үү? Тэр хөөрхөн өлөн хоосон байгаа хүүхдүүд нь хүртэх ёстой юм хүртэх, өгөх ёстой юм өгүүлэх. Тэр хүүхдүүдийн боловсролын асуудлыг, тэр хүүхдүүдийн ирээдүйн асуудлыг зөв чиглэлд нь оруулах нь энэ хүний үүрэг баг. Дүүхэн үүрэг нь тэр. Гэж би харддаг. Шударганы ток шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. За манай өнөөдрийн зочид нар Монгол Ардын Өсөлт намын нарийн бичгийн дарга Буяагийн тулга өргөдөн Орслоо стафны Шударганы ток шоу нэвтрүүлгийг хүлээн авч үзсэнд баярлалаа. Сонгуулийн үеэр үзэгч стафн бус Шударганы нэвтрүүлэгтээ хамт байгаараа би маш олон сонирхолтой зочдыг өргөн орцуулахад бэлтгэсэн байж байгаа. Бүх асуудлуудыг бүх талаас нь ярилцсан. За тэгээд заавал хэн нэгэн тал нэг талбар үүсэх сонирхол болдоо төрсөн зүйл бол байхгүй. Ингээд Шударганы ток шоу нэвтрүүлэг өндөрлж байна. Үзэгч стафн төгөөч бодийн болдоо төртэй хамт байлаа. За баярлалаа.